Хүний эрхийн үндэсний комисс иргэний нийгмийн байгууллагуудын 6 дахь удаагийн уулзалт өнөөдөр боллоо. Энэ удаагийн уулзалтаар нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөлийн, хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжид нэгдсэн хэлэлцүүлгээс Монгол Улсын засгийн газар хандсан зөвлөмжийн хэрэгжилт дунд хугацааны тайлгналтай холбогдуулан иргэний нийгмийн байгууллагуудтай мэдээлэл солилцож зөвлөдөж байгаамаа. Монгол Улсын засгийн газар одоо 3 төрлийн зөвлөмж авчаад байгаа юм. 3 газраас. Тэгээ энийг хэрэгжүүлэх дунд шатны асуудал ингээ 2 жил өнгөрөөд явж байна л да. Тэгээ бүр зориуд улсын их хурлд бид нар илтгэл дээр оруулсан 5 хүн тараас илтгэл дээр байж байгаа. Тэгээ урд өмнө бид хизээч ингэж байгаагүй. Илтгэл бичсний дараагаар нэгэн байгууллагууд нь очиж нөгөө олон улсын байгууллагуудаар үгээ хэлдэг. Хүний эрхийн үндэсний комиссд нь очиж хөндлөнгийн одоо дүгнэлтээ хэлдэг ийм л байлаа шүү дээ. А бид бол одоо зөвлөмж авсан өдрөөс эхлээл хүний эрхийн үндэсний комисс засгийн газар толбогдох байгууллагуудад саналаа хэлж байсан. Одоо энийг нэргсэн хонь ашиглах биш. Нэргэхгүй болох хүртэл арга хэмжээ авъя гэж. Тэрний одоо нэг жишээ нь бол энэ иргэний нийгмийн байгууллагуудын одоо тохирмол хийдэг уулзалт болсон. 6 дахь удаагийнхаа уулзалтыг жилд 2 удаа үед хийдэг. Уулзалтаа зүгээр яадаг уу? Одоо юу тулгамдж яана вэ? Хүний эрхийн ямар салбарт бид анхаарах хэрэгтэй юм? Цаашдаа хамтарч юу хийх үү гэдэг дээр ингэж ярьдаг. Мөнлийн үр дүнтэй энэ хэлбэр болчихсон байж байгаа юм. Тэгээ энэ олон улсын хүний эрхийн тодорхой конвенцүүд байдаг. Энэ конвенцүүдийн хэрэгжилтийн илтгэлүүд бол засгийн газар нь хэлж илтгэлээ явуулаад дараа нь иргэний нийгмийн байгууллагууд сүүдэр илтгэлд явуулдаг байсан. Тэгвэл энэ нүүбийн хүний эрхийн зөвлөлийн механизм болохоос эхлээд иргэний нийгмийн байгууллагууд нь илтгэлээ явуулна. Явуулахдаа төрийн захиргааны байгууллагатай хилцэж ээж явуулна. Дараа нь төрийн захиргааны байгууллага илтгэлээ явуулна. Мөн явуулахдаа иргэний нийгмээрээ олон талуудаар хилцэж ээж явуулдаг. Ийм онцлог ийм механизм байхгүй юу? Ийм учраас энэ гарч байгаа мэдээлэл нь эндээс бичигдэж байгаа илтгэл нь нүүбийн хүний эрхийн 149 орны хүрээнд яригдахтаа болвол илүү ач холбогдолтой бодитойгоор ингэж хүрдэг байгаа. Уулзалтын үеэр Монгол Улсын засгийн газрын 2011 оны 159 дугаар тоо тогтоолын хэрэгжилт, хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжид нэгдсэн хэлэлцүүлгийн зөвлөмжийн хэрэгжилтийн дунд хугацааны тайлгналт, Монгол Улсаас илгээсэн тайлан мэдээлэл цаашид анхаарах асуудлуудын талаар оролцогч талууд ярилцлаа. За хүний эрхийн зөвлөлийн энэ 129 зөвлөмжийг зөвхөн багцлуулах цөөхөн. Багцлал улс болгоныг хэлсэн саналыг л тэр чигээр нь оруулж байгаа ч хасдаггүй нэмдэггүй. Зүгээр багцлуул энийг 10 гаруй санал байгаа. Энийг хэрэгжүүлэх боломж бүрэн бий. Бүр одоо 3 зөвлөмжийг Монгол Улсын засгийн газар биелүүлэх боломжгүй гэж тухайн үедээ хэлсэн. Тэр нь юу гэхтэй зэрэг нэгдүгээрт дөрвөстэй эрхийн асуудал, хоёрдугаарт хүний эрхийн бүхэл асуудлыг үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлдэг болъё гэсэн асуудал. Нөгөөх нь цагаач иргэдийн эрхийг хамгаалах тухай конвенц байгаа. Цагаач иргэдийн эрхийг хамгаалах тухай конвенцэд бол цагаач ажилчтай. Цагаач ажилчид тэдний гэрүүлийн гишүүдийг хамгаалах энэ конвенцэд Монгол улс уг нь орчмоор байгаа. Яагаад гэвэл зэрэг Монгол улсад цагаачлж байгаа улс орны тоо цөөхөн хүмүүсийн тоо цөөхөн одоо ажил хийж байгаа. Манайхаас гадаад оронд одоо ажиллаж цагаачлж байгаа хүмүүс олон байна шүү дээ. Тийм учраас энэ шаардлагын үүднээс нь уг нь бол энэ дээр бол элсхэн зүйтэй гэсэн байр суурийг бол одоо бид нар барьж байгаа. Ер нь олон улсын гэрээ конвенцэд нэгдэн орно гэдэг бол их чухал ойлголт. Энэ дээр бол хүний эрхийн үндэсний комисс энэ илтгэлд яаж нэлээд урдсан одоо энэ чинь ингээд 13 он дуусла 14 он тэгэл хамгийн сүүлийн жил шүү дээ. За тэгэхээр энэ тайлгнах үйл явц бол 2015 оны 1 сард болох юм. Тэгэхээр энэ тайлгнах үйл явцад бол явцаг одоо 5 жил явж байгаад муу байна гэж талууд дүгнэхээс улдаар явцын дүгнэлтийг хийж үзье. Энэ дээр бол нийтийн нэгэн форум дээр одоо тусалцаа дэмжлэгтэйгээр иргэний нийгмийн форум гэж байгуулагдсан, хүний эрхийн форум гэж байгуулагдсан. Энэ форум хамтраад бол үнэлгээ хийж үзсэн. 4 сараас эхлээд 2 үе шатаар үнэлгээ хийж үзэхэд бол хэрэгжилт бол хангалтгүй байгаа юм байна. Тэгээ энийг бол бид нар дотроо ярилцъя. Энийг илүү сайжруулаа. Бид нар олон улсын төвшөнд Монгол улс дахь хүний эрхийн зөвлөмжийг ингэж хэрэгжүүлж яах гэдгээ олон улсын өмнөд очиж тайлагна. Ийм учраас энэ зөвлөмжийг илүү сайжруулъя. Энийгээ хэрэгжүүлъя. Монгол улс дахь хүний эрхийн зөрчлийг арилгахгүй махад багасгая гэдэг ийм чиглэл рүү миний нэгэн байгууллага бол саналаа хийж болно хэлцэж асуудлыг тавьсан байж байгаа. Тэгээ энэний хүрээнд бол хүний эрхийн үндэсний комиссын дээрээс анхаарал тавиад талуудыг ураад нэг зааланд нэг асуудлыг хэдүүлээ яах вэ? Цаашд яах вэ гэдэг ийм шийдэл хүрхгээ ярилцж байна л да.